Баримт үзэгчдээ чухлыг шударгаар шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Үзэгчдээ мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулна. Манай аймаг 6 улсын 10 хоттой дипломат харилцаатай. Үүний нэг нь Орос улманы улсын Брод улсын Улаан Уд хот юм а. За энэ сарын 1-ээс 4-ний хооронд Улаан Уд хотын 350 жилийн ой тохиолсон Завг хотын дарга Голковын урилгаар аймгийн удирдлагууд Улаан Уд хотод албан альчлал хийгээд ирлээ. За энэ үеэр Орхон аймаг тус хоттой хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар зөвшөөрлөсөн байна. Орос улманы улсын Брод улсын Улаан Уд хотын дарга Александр Михайлович Голковын урилгаар аймгийн эрдэнэ төлөгчдийн хурлын дарга Пүрэл Авг, аймгийн засаг дарга Батлут нар энэ сарын 1-ээс 4-ний хооронд тус хотод айлчлаад ирлээ. Эдгээр өдрүүдэд Улаан Уд хотын түүхт 350 жилийн ой тохиосон Орхон аймаг нь Брод улсын Улаан Уд хоттой 2001 онд ах トゥ угийн харилцаа тогтоож спорт, соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажилласаар ирсэн юм а. Түүнчлэн Монгол улс нь Орос улманы улс руу визгүй зорчих болсонтой холбоотойгоор аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд түлхүү хөгжиж хамтын ажиллагаа улам өргөцсөн. Улаан Уд хотын 350 жилийн айн баярын арга хэмжээнд Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, Япон улсын төрийн удирдлагууд болон Орос улманы улсын 10 гаруй хотын дарга нар Улаанбаатар хотын дарга Батболд, Орхон, Дархан аймгийн удирдлагууд урилгаар оролцсон нь төрийн өндөр дээд хэмжээний уулзалт болж байна гэж тус хотын дарга онцолсон юм а. Улаан Удынхан маань сэтгэл өндөр байна. Ер нь бол аргагүй том гүрэн болохоор хийж байгаа арга хэмжээнүүд бас эдийн засгийн амархан. Тэгэхээр бидэнтэй бол бүх чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэх шаардлага байна. За ер нь цаашдаа бол бид нэр Улаан Удынханаас суралцах юм их байна гэдэг. Тэгээд наашаа цаашаа ингэж зоч төлөөлөгч солилцохоосоо илүүтэйгээр яг хоёр хотын, хоёр аймгийн Улаан Уд хотын иргэдэд туссан жоохон материалын тал дээр нь эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллах. Тухайлбал одоо эрдэмтчүүд Оросын бүтээгдэхүүн хэрэглэхдээ ялангуяа хүнсний тэх юм бол заавал дамжуулахгүй ямар арга байна. Дээрээс нь бол Улаан Уд хотын даргатай бид нар уулзахад бол бас одоо модны чиглэлээр ч юм уу янз бүрийн чиглэлээр хамтарч ажиллах, хамтарсан үйлдвэр барих. Тэгээд манай хувьд бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болохоор яг натуралны гэж хэлдэг энэ байж идэг. Тэгэхээр энэ чиглэлээр хамтарч ажиллая гэж байгаа. Тэгээд энэ нэрсэндээ баяртай байна. Бид бүхэн Александр Михайловичтай уулзахдаа цаашдын одоо хоёр хотын харилцааг өргөжүүлэх, тухайлах юм бол одоо нийгмийн салбарын харилцаагаа улам өргөжүүлж ойлголцож ажиллах, мөн бас эдийн засгийн салбар дээр бас тодорхой хэмжээний томоохон төсөлбөрүүдийг хэрэгжүүлэх, манай Эрдэнэт хотод Улаан Уд хотын одоо худалдааны төвийг байгуулах, замун хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах гэсэн олон тодорхой саналуудыг харилцан ярилцаж, тодорхой одоо анхны одоо шийдлүүдийг бид хүн бас гаргаад явж байна. Брод улсын Улаан Уд хотын 350 жилийн айн баярын хүндэтгэлийн арга хэмжээ нь ах トゥ угийн харилцаатай хотуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтой боллоо хэмээн Улаан Уд хотын дарга тодтогсон юм. Айн баярын үеэр аймгийн удирдлагууд Брод улсын боловсролын дэд сайдтай уулзаж Орос 19-р сургууль болон цэцэрлэгийн цаашдын хамтын ажиллагааг баттгах талаар ярилцлаа. Мөн хөдөө аж ахуй эдийн засгийн салбарт хамтрах Орхон аймагт Улаан Уд хотын нэрмжид худалдааны гудамж байгуулах зэрэг хэд хэдэн санал гарсан байна. Айн баярын үеэр Улаан Уд хотын дарга Голков 110 жилийн түүхтэй 65 дугаар сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулсан юм а. Манай аймгийн жилээс гадаад харилцаагаа улам өргөжүүлж, гадаад харилцааны албатай болж байгаа. Өөрөөр хэлбэл аймгийн засаг дарга ах トゥ угийн харилцаатай хотуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийгмийн эдийн засаг, боловсрол, соёл урлаг гээд олон салбарт хамтрах түншлэлийг илэрхийлсээр байна. Үүний нэг нь өнгөрсөн сард Бүгд найрамдах Энэтхэг улсын элчин сайд болон Бүгд найрамдах Чех улсын элчин сайдын зөвлөхийг аймагтаа хүлээн авч уулзсан билээ. Цаашид аймгийн гадаад харилцаа улам тэлж, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд бусад улс орны тэргуун туршлагаас хуваалцаж, эдийн засгаа өсгөх, бизнесийн салбарын хүрээг тэлэх зэрэг олон давуу талыг бий болгохоор зорж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2015 онд шинжлэгдэн батлагдаж энэ оноос хэрэгжиж эхэлсэн. За тус хуулинд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн ондоо төлөөгүй он дамнуулсан тохиолдолд төлөх шимтгэлээ 2 дахин нугалж төлөх хариуцлагын асуудал шинээр тусгагдсан байна.
50 орчим 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд болон эрүүл мэндийн спортын яамны сайдын 2016 оны 6 дугаар сарын хамтарсан тушаал гарсан. Уг тушаалд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг шинжилэн тогтоох, хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлах чагсаалт шинээр батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор хугацаагүйгээр хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон иргэдийг дахин магадлах ажил явагдах юм байна. Мөн эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2015 онд шинжлэгдэн батлагдаж энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хуулинд орсон нэг чухал өөрчлөлт бол эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн ондоо буюу тайланд жилдээ төлөөгөө тохиолдолд төлөх ёстой шимтгэлээ 2 дахин нугалж төлөх хариуцлагыг тусгаж өгсөн гэж байна. Бас нэг одоо иргэдийн анхаарах хөстэй бас мэдэх зорилго шаардлагатай нэг өөрчлөлт маань юу гэх юм бол шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн хөлстэй уялдаж нэмэгдсэн байгаа. За яг одоогийн байгаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянгаас 2%-аар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байгаа. За инхээр сарын 3840 төгрөг болж байгаа. За он гараад хэрвээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөх юм бол бас шимтгэлийн хэмжээ маань өөрчлөгдөх. За нэгдүгээр тийм асуудал. За хоёрдугаарт нь хэрвээ одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн ондоо буюу тухайн тайлантай жилдээ төлж амжихгүй болвол онд амнуулсан юм асуудал хамаар төлөх ёстой байсан шимтгэлээ 2 нугалж төлдөг болсон ийм хариуцлагын асуудал маань энэ хуулинд машинаар орсон байгаа. Тийм учраас иргэд даатгуулагчид маань хэрвээ эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрсдөө хариуцаж төлдөг болвол за эрүүл мэндийн даатгалыг энэ ондоо багтаад буюу 12 сарын 31-ээс өмнө шимтгэлээ төлөх юм зорилго шаардлагатай байгаа гэдгийг бас анхааруулах юм. Тэгэхгүй бол хуучин бол бидний хэрэгжүүлж ирснээр хэрвээ шимтгэлээ төлөхгүй бол дараа ондоо ч юм уу өнгөрсөн 2-3 жилийнхаа шимтгэлийг нийгмсэн бөөнд нь ингэж төлдөг байсан юм асуудал байсан. За ямар ч одоо торгуул одоо хувь хэмжээ нэмэгдэлгүйгээр төлөх ёстой байсан мөнгөө шууд одоо бөөнд нь төлдөг байсан. За 15 онд өөрчилсөн энэ хууль маань 16 оноос хэрэгжиж эхэлж байгаа учраас энэ оноос өмнөх онуудын шимтгэлийг огт төлөвлөхгүйгээр энэ оны тухайн одоо оныхоо шимтгэлийг төлөвлөж байгаа. За Мөн тэтгэвэр авагчдад анхааруулахад цалингүйгээр тэтгэврээ тогтоолгосон иргэд жишг цалингийн дагуу тэтгэвэр тогтоолох боломжтой гэдгийг хэллээ. Манай аймаг сард 5.2 тэрбум орчим төгрөгийн тэтгэврийг олгодог бөгөөд өнөөгийн байдлаар 14 мянган орчим тэтгэвэр авагчид үйлчилж байна. Анх тэтгэвэр тогтоохтой сонгож тогтоолгосон 5 жилийн дундад цалингаа нэг удаа өөрчлөн тогтоолгож болж байгаа. Урд нь болохоор нэг удаа л сонгодог байсан бол 16 оны 1 сарын 1-ээс эхлээд тэтгэвэр авагчдаа урд нь тогтоосон тэтгэврийнхээ цалинг өнөөдөр нэг удаа өөрчлөн тогтоох боломж олгож өгч байгаа. Өөрчлүүлж бодуулж үзэх сонирхолтой болвол очиод ахиж бодуулж үзэх нэ гэсэн үг. Тэгээд огт цалингүйгээр тэтгэврийн тогтоосон хүмүүс байгаа л да цалингийн материал нь олдохгүй, архивд хадгалагдаагүй, нотлох цалингийн материалгүй болсон хүмүүст засгийн газраас 2016 оны 6 сард баталж өгсөн жишг цалингийн дагуу жишг цалингаас цалингийн сонгож тэтгэврийн тогтоож бас болж байгаа. 16 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа. Огт цалингүйгээр тэтгэврээ тогтоолгосон иргэд байх юм бол бас манай дээр очиод төсөлт гаргаад цалингаа жишг цалингаас дахин бодуулж үзэж болж байгаа. Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар тухайн жилийнхээ шимтгэлийг төлөөгөө бол төлөх ёстой шимтгэлээ 2 дахин нугалсантай тэнцүү хэмжээний торгуулийг төлнө. Иймээс иргэд олон нийт эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ энэ ондоо багтан төлөх хэрэгтэйг анхаарууллаа. Эх сарын 10-наас 19-ний өдрүүдэд Цомын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул болно. За энэ сонгуульд нэр дэвших хүмүүсийг хуулийн хугацаанд бүртгэх ажил дуусч аймаг болон 2 сумын сонгуулийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Нэг гээд нийт 48. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр сумын сонгуулийг зохион байгуулах аймаг сумдын сонгуулийн хороо зохион байгуулагдсан. Аймаг сумын сонгуулийн хороо сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуул явагдахаас 60 хоногийн өмнө байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн сонгуулийн хорооны дараагаар мэргэжлийн хэлтийн газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Мөнхболд, нарийн бичгийн дараагаар хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэнд даваад орж нар томилогдсон ажиллаж байна. За өнөөдөр аймгийн сонгуулийн хорооноос сонгуульд нэр дэвшигчдийн нэр тодорсон тухай албан ёсны мэдээллийг өглөө. Ажил бол аймгийн хэмжээнд 2 сумынхаа сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлах ийм ажил байлаа. За үндсэндээ бол Баяндөр сум болоод Жаргалан сумын 2 сонгуулийн хороо маань бүтц бүрэлдэхүүний хувьд бол аймгийн сонгуулийн хорооны шийдвэр гараад ингээ үйл ажиллагаанд ороод явж байна. За бид өнөөдрийн байдлаар бол бид 2 сум дээрээ энэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших нам ишүүдээс нэр дэвших нэр дэвшлийн маань нэр бол өнөөдрийн байдлаар тодорхой болсон. За мөн сонгуулийн хуулийн ерхий зарчмын дагуу мэдээлэл тод байх үндсэн зарчмын хүрээнд
За Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн сайтууд болоод хил мэдээллийн хэрэгслэр бол энэ сонгуулийн одоо үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээллүүдийг тавьсан байгаа. Тийм учраас манай одоо иргэд бол энэ мэдээллийн сайт болоод саний хэвдээс одоо сумын иргэдийн төвчлийн хурлын сонгуультай холбоотой бүх одоо баримт бичиг эрх зүйн актуудыг бол тодорхой танилцж ингэж судалж болно. За Монгол Ардын намаас 31 нэр дэвшигч бүртгүүлэх хүсэлтэй өгснөөс 31 нэр дэвшигчийн материал хангалттай гэж үзсэн. За ардчсан намаас 31 нэр дэвшигч хүсэлтэд ирүүлснээс 31 нэр дэвшигчийн материал хангалттай гэж үзээд шийдвэрлсэн байж байгаа. За Монгол Ардын хувьсгалт намаас нийтдээ 18 нэр дэвшигчийг материалаа ирүүлснээс материалын сумын сонгуулийн хороо нэгтэл шалгаад хуулийн хугацаанд 16 нэр дэвшигч нь өрн гэж үзээд 2 нэр дэвшигч нь ямар нэгэн хуулийн шалтгааны үднээс үүргийн хувьд бол боломжгүй гэж үзээд 16 нэр дэвшигч бүртгэсэн байж байгаа. За бие даа нэр дэвшигчийн хувьд бол 6 бие даа нэр дэвшигч хүсэлтэд ирүүлснээс зургуулаа хуулийн хугацаанд иж бүрэн материалаа ирүүлсэн гэж үзсэн. Орхон аймагт бол 5 нам бүтээгдсэн. За тэмүүн одоо хүсэлтэд илэрхийлсэн 5 нам байсан. За үүний сонгуул оролцож байгаа нь бол албан ёсоор 3 нам оролцож байна. Монгол Ардын нам, ардчсан нам, Монгол Ардын хувьсгалт нам гэсэн 3 нам. За ингээ бие даасргээд. За яг одоо уул нийцээд хуулийн шаардлагаа биелүүлээд бүтээгдсэн нийтээ 130 нэр дэвшигчийг одоо бүртгээд. За үүнийг бол одоо сонин нийтийн мэдээллээр та бүхэнд мэдээлж хүргэнэ. Тус хорооноос Баян өндөр Жаргалан сумын сонгуулийн хорог байгуулсан аймаг болон Баян өндөр сумын сонгуулийн хороо тус бүр нь 9, Жаргалан сумын сонгуулийн хороо 7 өдрийн бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Холбогдох хуулийн дагуу сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох нам эвсэл бие дагс сонгуульд оролцох хүсэлтэд 8 дугаар сарын 19-ний дотор өгсөн бөгөөд нийт Баян өндөр сумын 31 мандат, Жаргалан сумын 21 мандатанд нийтдээ 130 нэр дэвшигчийг бүртгэсэн байна. Сонгуулийн сурталчилгаа сонгуулийн санал хураалтын өдрөөс 18 хоногийн өмнө эхлэх юм а. Альва ийм болгон гаж нөлөөтэй байдаг байна. За эмийг дур мэдээ эргэлэх нь эмэнд дасах, хордох тохиолдол нэмэгдэж, эмчилгээний үр нөлөө буурах, харших зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг байна. Иргэд эмийг өөрсдөө дур мэдээ хэрэглэдэг зохисгүй байдлаас шалтгаалж антибиотикийн хэрэглээ өсөхийн зэрэгцээ эмийн гаж нөлөө ихсэх, нингууд антибиотикт тэсвэртэй болох, хоруу чанар нь нэмэгдэх, эмчилгээний чанар буурж, эмийн гаж нөлөө илрэх зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг байна. Эм нь эмчийн жороор болон жоргүй олгох эм гэж байдаг бөгөөд иргэд жороор олгодог эмийг заавал эмчид үзүүлж жорийн дагуу авч хэрэглэж хэвшихийг амь гэрүүл мэндийн газраас анхааруулж байна. Ер нь эм болгон бол эмийн гаш нөлөөтэй. За эм болгон 1-2 төрлийн одоо гаш нөлөөтэй байгаа. Аа ер нь гаш нөлөө бол одоо хүмүүс одоо 1-2-оос дээш эм хэрэглэхэд бол одоо эмийн гаш нөлөө нэмэгдчихийдэг. Аа ингэснээр бол нөгөө эм маань нэг нэгнийхээ үйлдэлийг тийм ээ бууруулах, нэг эм нь үйлчлэхгүй, нэг эмээ эсвэл маш ихээр дэмжих. Аа тэр эмийг дэмжснээр одоо нөгөө хортой нөлөө нь ихсэх тийм ээ. Ийм нөлөөнүүд бол үүсгэн. Тэгэхээр бас эмийг бол заавал зохистой яг эмчийн зааврын дагуу за ямар хугацаанд хэрэглэх ёстой, ямар тун хэмжээгээр хэрэглэх ёстой, за хоол ундтай тийм ээ ямар бусад хориглох юмнууд юу байгаа энэ болгонтой хэрэгжилж ийм яг зохистойгоор хэрэглэгдэнэ. Жаргуу олох эмийг бол одоо иргэд бол эмийн сангаас тийм ээ эм зүйч эм найрлагчдаас бол зөвлөгөө аваад хэрэглэж болно. А эмчийн жороор олох эмийг бол заавал одоо иргэд маань эмчид үзүүлж одоо эмчийн жороор худалдаа авах, эмийн сангаас худалдаа авах хэрэгтэй. За иргэд болохоор орж ирэл одоо өөрсдийнхөө шинж тэмдэг тухайн одоо бие өвдсөн дундаа давхруулаад шууд өөрсдийнхөө дураар эм авах тохиолдол байдаг байхгүй юу. Тэгээд ихэвчлэн одоо антибиотик гэхэд бол аюу их дураар хэрэглэдэг юм иргэд. Тийм болохоор аль болох жороор л үйлчлэх хэрэгтэй байна. Антибиотик чи өөрөө мөөгөн цэрээс гаргаж ирдэг юм бэлтгэл байхгүй юу. Тийм болохоор мөөгөн цэрдэх, дархлаа сулрах гэх мэт юунууд илэрдэг учраас юу хана гэсэн үг. Давхар заавал мөөгөн цэрийн эсрэг эмийг хэрэглэнэ. Бактери хүний өөрийн бактерийг нөхөх эмээ хэрэглэнэ гэсэн үг.
Аймгийн эрүүл мэндийн газраас эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх сарын аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян жил бүр зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн жил антибиотикийн даслаас урьдчилан сэргийлээ уран дор зохион байгуулагдсан байна. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх аяны хүрээнд эмийн сан эмнэлгийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж сургууль сурталчилгааны ажил зохион байгуулж ажиллаж байгаа юм байна. Иргэд олон нийтээс баян худалдааны урд уулзууртай холбоотой санал гомдлыг аймгийн хууль зүйн хэлтсээр ирүүлсэн байна. За тус замын ажлыг өнгөрсөн жил Сэцэд компани гүйцэтгэсэн бөгөөд хууль зүйн хэлтсээс чанаргүй хийсэн замыг 9-р сарын 15-наас өмнө засварлах үүрэг чиглэлийг тус компанид өгчээ. Авто замтай холбоотойгоор иргэдээс зэрүүлж байгаа санал гомдлын дийлэнхийг Баян худалдааны төвийн урд замын уулзууртай холбоотой гомдол эзэлж байгааг нь тус замыг өнгөрсөн жил Сэцэд компани гүйцэтгэсэн өнөөдөр эвдрэл гэмтэлтэй болоод байгаа юм. За чанаргүй гүйцэтгэсэн замын ажилтай холбоотойгоор хууль зүйн хэлтсээс холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулж Сэцэд компани удирдлагуудтай уулзаж үүрэг чиглэл өгсөн гэж байна. За энэ нь бол аймгийн хэмжээнд байгаа энэ сүүлийн үед хийгдэж байгаа энэ замтай холбоотой ажлын талаар хийгдэх гомдол гарч байгаа. За хамгийн их одоо гомдол ирж байгаа нь одоо манай байгууллагад одоо яг манай хуулийн системээр шалгагдж байгаа нэг метр бол энэ Сэцэд компани байсан Баян худалдааны төв энэ нутгийн захиргааны урдлын уулзуурын замтай холбоотой асуудал бид нар шалгаж байгаа. За энэ хүрээнд бид нар Сэцэд компани удирдлагыг барилга, хот байгуул захиалцын алба, хотын зарчмын армийн удирдлагуудыг цуглуулж сая хурал зохион байгууллаа. Энэ арга хэмжээний өрөөнд энэ замуудыг одоо чамаагүй хийсэн замуудыг яаралтай 9 сарын 15, 9 сарын 30-наас өмнө хийж гүйцэтгэх чиглэлээр бол тодорхой үүрэг чиглэл өгсөн. За хэрвээ үүрэг хийгээгүй тохиолдол бид нар дараагийн арга хэмжээ хууль одоо арга хэмжээ авахар тогтоод байна. Энэ цаашдаа бол энэ бид нар бол захиалагч аймгийн орон нутгийн удирдлагаач гэсэн захиалагчийн алба одоо энэ инженерүүд энэ хийж байгаа компаниудын өдөртлийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг үүрэгтэй. Энэ инженерүүдийн хариуцлагыг сайжруулах талаар бол аймгаас бол нэлээд бодлогын хэмжээнд ярьж байгаа энэ асуудлыг цаашдаа бид нар ажилтнуудынхаа ажлын хариуцлагыг сайжруулахыг онцгой анхаарч ажиллана. Мөн 7 өнөөдрийн баасан гарагт хүрдэг иргэдийн дээр нэвтрүүлэгт Баян булаг багийн дундуур явсан шорон замыг хард зам тавих уу энэ жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эсхийг тодруулж өгөх саналыг илэрхийлсэн. Энэ асуудлыг бид аймгийн хотын захирагчийн албанаас тодрууллаа. Баян булаг багийн зам гэдэг зураг хийх гэж байгаа. Одоо өмнөх жилүүд хийсэн булгийн автозам байдаг. Тэр ингээд бүтэн цагирыг болох юм. Одоо тэр нөгөө хойд онцгой байдлын эсклад байдгийг артлаарт орж гэсэн үг тийм. Тэгээд зургийн ажил нь хийгдээд явж байгаа юм. Сарын дотор хүлээлгэж өгөх баг. Ирэх жилийн төсөвүүд төлөвлөгөөнд санал оруулаад явна да. Хэдэн километр зам юм бол тэр нь? Километр 200-300 байгаа. За замтай холбоотой ажлууд дээр яг одоо он дамжсан юмнууд ямар юм явж байна, зөрчилтэй юмнууд юу байна гэдэг юм бол тэгээд одоо барилга захиалагчийн албанаас сүүлийн 3-4 жилдээ холбоотой юм авчиж болно. Зүгээр яг улсын комисс ажиллаагүй одоо хүртэл 1-2 жилээр үргэлжилж байгаа ганц нэг ажил байгаа төрөвчний тэр юуны улсын төсвийн 2 ажил бол хоёулаа нэг ч төрөний санхүүжилт авагдаагүй учраас комисс нь ажиллаагүй аль талаас бэрхшээлүүд байх санхүүжилт нь хийгдэг учраас бид нар бас хугацаанд өг гэж шаардлагад бас томоохон дүнтэй ажлууд бас хэцүү ч юм байна. Энэ жилийн тухайд манай аймагт Говьл, Эрдэнэ, Яргуут багийн автозамын ажил шинээр хийгдсэн, мөн холбооноос эмнэлэг хүртэл замын хүчилтийн ажил хийгдсэн. Мөн өнөөгийн байдлаар унах цэцэрлэг хүртэлх автозам, Төв замын үлдэгдэл хэсэг буюу Эрдэнэ тусаас Баянгийн уулзуур хүртэл замын хүчилт, Баян өндрийн гудамжнаас Хантай залуучуудын гудамжны автозамын ажил тус хийгдэх юм байна. Өнөөдөр аймгийн хүүхд залуучуудын театрт соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан баярын хурал боллоо. Мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Жил бүрийн 9-р сарын эхний 7 хоногт соёл урлагийн ажилтны өдөр тохиодог. Манай улсын энэхүү өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай аймгийн соёлын салбарт соёлын 4 төв, хүүхэд залуучуудын театр, Эрдэнэт дуу бүжгийн чуулга, номын төв, музей зэрэг байгууллагуудад 300 гаруй хүн ажилладаг юм. Баярын хурлын үеэр соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, бусдыгаа манлайлсан уран бүтээлчдийг шагнаж урамшууллаа. За энэ үеэр соёл урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол улсын засгийн газрын шагнал, Монгол улсын соёлын тэргүүний ажилтнанд цол тэмдэгээр аймгийн хүүхэд залуучуудын театрын жүжигчин Мөнхбаатар, хүүхэд залуучуудын театрын зураач Сайхан Баяр нарыг шагналаа. За би энэ хүүхэд залуучуудын театрт хүүхдийн театр байхаас нь ахуулаад 13 жил ажиллаа. Тэгээд өдөрт хүртэл намайг дэмжсэн ээж аав, хамт олон найз нөхдөд
баяр суртгаа илэрхийлье. Тэгээд та бүхэндээ бүгдэнд найртай шүү гэж хэлье. Өнөөдөр соёл урлагийн ажилчдын баяр өдөр болж байна. За жил бүрийн одоо 9 сарын эхний 7 хоногт болдог. За ингээд нийт эрдэмчүүдтэй манай одоо соёл урлагаар ажиллаж байсан өмнөх үеийн тийм ээ ахмадууд болон дунд үеийнхэн одоо ажиллаж байгаа бүх одоо уран бүтээлчтэй бол ажлын амжилт амьдралын сайн сайхан бүхнийг юм хүсээрөөё. За ингээд манай соёл урлагийн байгууллага Эрдэнэтийн соёл урлагийн байгууллага бол жилээс жилд өргөжин тээлж бас олон сайхан продакшнууд байна. Мөн дээр нь одоо биднээс чинь бас кино театртай боллоо. Одоо шинээр нэмж байгаа энэ бүх хүмүүс нь жилээс жилд нэмж байгаа нь бол үүндээ бол бас баярлалтай юм байх юм. Тэгээд одоо дараа жилдээ өгшөө илүү олон одоо тийм амт олонтой болно гэж бодож байгаа. Ер нь манай театрын болон одоо мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагаа бол хэвийн сайхан явж байгаа. Соёл урлагийн ажилтны өдрийн хүрээнд манай аймагт үйл ажиллагаа явуулж буй соёлын бүх байгууллагуудын ажилтны дунд их урлаг спортын баг наадмыг 4 төрөл зохион явуулсан. За мөн мэргэжил бүхэн сайхан нэртэй хишиг өдөр үйл ажиллагаа зохион байгуулж соёл урлагийн байгууллагын ажилтнууд аж ахуй нэгж байгууллагуудад нэг өдөр ажиллаж цалингаа сайн үлсийн аянд зарцуулсан билээ. Үзэгчтэнд оргил цагийн 21 цаг юмдээ танилцууллаа. Мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзсэн танд баярлалаа. Амралтын өдрөө ая зүхтэй сайхан өнгөрүүлээрэ баяртай.